За, үчимэнд сайн байцгаана уу? Миний дуу сонсогдож байгаа эсхийг бичээд өгөөрэй. За, эможи явуулаад өгөөрэй. За, өнөөдөр юу ярих гэдэг нэ гэхээр одоо цагаан сарын бэлтгэл яг ийд эхлэж байгаа цаг үе хүүтний ирч чангарч байна. За, тэгээд яг цагаан сарыг үнтэй яаж давах вэ гэдэг ийм жоохон санааг та бүхэндээ бас хүргэх гэсэн юм аа. Мэдээж бол цагаан сараар бол хэдүүлээ хүн амьтанд очоод гоё зоолгоод зөндөө гоё одоо сэтгэл дүүрэн байж та тэрнээс өмнө хэдүүлээ эрүүл мэндэ нэг жоохон бэлдээд за яг цагаан сарын үеэр ч гэсэндээ эрүүл мэндэ эрсдэл оруулахгүйгээр одоо давж гарах юм санаануудыг бас нэг бүлэглээ та бүхэндээ хүргэе гэж бодсон. За эхнээс нь мэдээж нөгөө хоол боловсруулах хэрэгтэй хамгийн их ачаал авдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ яаж нэг ингээд нэг айл болгонд ороод бууз идэл ингээд ойгоол тийм айгүй хүнд байдаг, өтгөн хатдаг тэр завиуруудыг хэдүүлээ яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг санаануудыг нэгдүгээр түргэн хоёрдугаарт нөгөө хамгийн их ачаалттай байдаг одоо бэлтгэл хийгээд ингээл яваал гадуур яваал бэлэг цуглуулаад хоол ундаа хийдэг хамгийн их ачаалттай байдаг хүмүүсийг одоо тэтгэл миний яриа сонсогч нь би нэг ийм юу яатсан чихэрч хийсэн. Тэгэхээр ерөнхийдөө хөвчлээ ээжүүд эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ тэр одоо тэр ачаалтыг яаж одоо тэрийг одоо өөрсөндөө өвчлөл болохгүйгээр амар их юм ядрал болохгүйгээр давж гарах уу гэдэг санааг хоёр дахь үе нь. Гурав дахь нь болохоор хүүхдүүдийнхээ дархлааг хэдүүлээ одооноос яаж бэлтэх үү? Одоо хүүтэрчийн дээрээс нь одоо зөндөө олон хүмүүстэй мэдээж золгоно штэ. Одоо хамаатан садан дээр очино. Тэгэхээр нөгөө суур хэдүүлээ дархлаагаа хэдүүлээ хүүхдүүдэд яаж дэмжих үү? Гурав дахь нь нөгөө хөгшчүүд айгүй их юм яадаг штэ нөгөө сэтгэл санаа нь хөөрн, сандран, хоол хүнс одоо рутин нь алдагдана. Хөгшчүүд маань айгүй их бас эрүүл мэндийн эрсдэлд ордог шүү дээ. Тэгэхээр би одоо ээжтэй яг одоо юу зөвлөх үү? Тэгээд тэрийг ингээд та бүхэндээ ингээд бүлэглээд сая би энийг ингээд 4 ийм жижиг ийм болгоод бичлэг болгоод хийсэн байхгүй. Тэрийг ингээд лайв болгоод хэрэгтэй хүмүүст нь хүргэчихье гэж бодлоо. За тэгэхээр энэ сэдв та бүхэнд хэрэгтэй байна уу? Тэгээ шууд санаагаа хэлээ явчаарай. За хэдүүлээ шууд ходоодоо яриа. Ходоод яадаг вэ гэхээр ерөөсөө нөгөө их бууз идээд тахаар ингээд амар огдөгтэй ингээд бүрстэ үнэхээр муухай. Тэгээд өтгөн аягүй их хатдаг. За ходоодны ямар нэгэн одоо хоол хүнсний эмзэгшилтэй бол ингээд гиз цанхаа нөгөө сүүмөө сүдэ цай хэрэглээ цанхаа. За хамгийн гол нь бид нар өөрсдөө яаж эрсдэлд оруулгаа даа гэхээр мах хэрэглэн айгүй их нөгөө гурил хэрэглэн газтай ундаач байд юм а архины төрлийн бүтээгдэхүүнүүд тэгээ сүдэ цай эдгээр маань өөрсдөө маш их юм хүчлэг төвчөнд одоо хүчлэг ийм төлөвтэй шүү дээ. Тэгэхээр хүчлэг тэр төлөв маань биднийг олон төрлийн өвчлийн эрсдэлд оруулж байгаа. Тэгэхээр яаж бэлтгэх вэ гэхээр одооноос хэдүүлээ ингээд нөгөө өөрсөндөө аягүй сайн гоё эслэгийг өгөөд эслэг юунд байдаг вэ гэхээр хэдүүлээ нөгөө олон төрлийн ногоо, жимс, нөгөө шош, вандуй, овё, самар, үүр, арван, гурил те нөгөө ийм юмнууд нөгөө эслэг аягүй ихтэй шүү дээ те. Битгий ингээл нэг амар мацаг барай ч юм уу ингээл цэвэрлэгээ хийж ингээл өөрсдөө ингээд нэг амар юм бацин салцаагаа ингээд амар юм одоо тэнцвэргүй байдалд оруулчаад тэгэл цагаан сар болоод ингээд нөгөө хоол хүнсийг чинь контролоход айгүй хэцүү шттэ. Тэгэхээр одооноос хэдүүлээ яах нь тэр нөгөө шүлтлэг төлөвт нь орох хүчин шүлтлийн тэнцвэржүүлэх арга хэмжээг авах нэ. За тэгээд бас нэг ийм фэнэлний бас ийм цай байдаг шттэ. Энэ ингээд нөгөө ходоодыг айгүй сайн цагаан сарын үед ч гэсэндээ би энийг амуугаас авч ирсэн. Амуу гэдэг нөгөө юуны газар байдаг штэ. Уламжлалт Монгол хоол уламжлалт амгаахаар идгээдэг. Тэгээд миний ходоод өвддөг байхад би энээс аваад уудаг байсан фэнэлний цай. За тэрнээс гадна өөр хамгийн бидний одоо хийж болох юм юу вэ гэхээр овёс гэдэг 13 гэд хэлсэн штэ. Тэгэхээр за миний хувьд яадаг вэ гэхээр ерөөсөө өглөө ийм аяг бүлээ усан дээрээ энэ алооноос би энийг сая ингээ ууцсан. Нэг тагаар юм уу? Ингээд бүлээ усан дээр өглөө болгон өвлөн илгэн дээрээ ингээд уунаа. За тэгэхээр энэ яадаг вэ гэхээр ходоодны шарах улаалтыг энэ алоог хэрэглээд нөгөө ходоод нь ингээд нөгөө шархалцсан улаацсан байсан нөгөө зураг авахулсан ходоодны дууран хийлэгдсэн байж байгаа алоог уугаад яасныхаа дараа дууран хийлэгсэн чинь улаалт нь ингээд буурсан эдгэрэл үүссэн байсан гэдэг нэг эмч хэлсэн байгаа. Тэгэхээр 99.2% цэвэр тэгээ хүүтэн аргаар шахсан
яг одоо нөгөө ийм шингэнээрээ ямар нэгэн одоо нөгөө нунтгийг найруулж майруулаагүй ийм Нутригольд ийм алааг өглөө болгон хэрэглэхээр яах нь ходоодныхоо шар хоол боловсруулах эрхтнийхээ энэ эдгэрлийг дэмжих нэ. За тэрнээс гадна энэ одоо миний нуугаад байгаа энэ ногоон юм юу вэ гэхээр энэ эслэгийн агуулмж айгүй өндөртэй. Тэгснээрээ өвтгөн хаталтаас уртсан сэргийлнэ гэсэн. Тэгээ хамгийн гол нь органик ногоон нунтагны ийм нунтаг байгаад байгаа байхгүй юу? Органик ногоон шүлтлэг нунтаг жимснүүдийн ийм нунтаг байгаа байхгүй. Тийм муухай амттай ерөөсөө биш. Яг хөө жоохон амтанд нь эмзэг байх юм бол бананата зөв блендер дээр дуучиж болно. Тэгэхээр өглөө алаагаа уучаад энийг бол би нөгөө нэг яаж уудаг вэ гэхээр өөрөө бол ингээд нөгөө уураг нэмээд блендер дээр креатин хийгээд, магн хийгээд, ашигтай бактери хийгээд, витамин С хийгээд ингээд өдөр болгоо ингээд ерөнхийдөө уудаг байхгүй. Тэгвэл цагаан сарын үед ачаалттай үедээ зүгээр ингээд бүлээ усан дээр ингээд би саяны энийг ингээд нэлээд дүүрэн устайсан. Би түрүүнээс хойш нөгөө бичлэг хийхдээ хийчихэд ингээ уусан гэсэн үг. Тэгэхээр бас Английн яг мэргэжлийн хүмүүсийн шинжлэх ухаан дээр батлагдсан ийм Нутригольдын брэнд ийм юу байж байгаа. За гуравт нь юу байдаг вэ гэхээр ерөөсө хүн болгоны хармаанд байгаа цагаан сараар аваа явж ивэл одоо ч гэсэндээ монголчууд бид нар нөгөө өвөл айгүй хүнд хоол идэн, оройтож хоол идэн. Би энэ нөгөө digestive enzyme-ыг хоёр ээжтэй уулгадаг байсан байхгүй юу? Тэгээд энэ болохоор digestive enzyme гэдэг нь юу вэ гэхээр хоол задлах, хоол боловсруулах фермент энзим гэж юм байдаг байхгүй. Манай энэ нөгөө майлангийн үртэй ахгүй юу? Тэгээ хоолойны яг нэг юм юуны хэсэг орчлоо. Тэгээд нөгөө цагаан сараар яг нөгөө айгүй их нөгөө бууз идээд тосоор ингээ ойгоод ахад нэгийг ингээ уусны дараа хэсэг хугацааны дараа айгүй сайхан ингээ хөнгөрөөд иржсэн. Тэгээд өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ. Энэ яадаг вэ гэхээр хоолнд агуулж байгаа нүүрсэс уураг өөх тасгийн 3 макро шимт хичээлээ шүү дээ. Тэр болгоныг хүлээж аваад задлаад шингээдэг фермент гэж зүйл байдаг те. Тэгэхээр тэрийг агуулсан гэсэн үг. За тэгээд сүүний харшилтай, гурилны харшилтай, глютений харшилтай хүмүүс тэрийг бас одоо нөгөө гиз цанхаах, гиз дүүрэх тэр үйл явцын тэр завирыг бууруулна гэсэн үг. Digestive enzyme бол үнэхээр бүр цагаан сараар зайлшгүй шаардлагатай. Ер нь бол нас ахиж явах тусмаа бид нэр оройдоо нэгийг уугаад ах юм бол ходоодоо айгуугаар хөнгөлөөд явна гэсэн. За тэгэхээр хоол боловсруулах эрхтнээ хэдүүлээ одооноос ингээд эдгэрлийн улаалтын алуугаараа дэмжээд хоол одоо нөгөө нэг бүдүүн гидсээ цэвэрлэхтэй хэдүүлээд эслэг хэрэгтэй ахын шүү дээ. Одооноос өглөөдөө гоё 10 гурилаа зуурч идээд, овёосоо чамж идээд, одоо яа гэх юм те шар будаа, тэгээ ийм лентэлтэй шош антуу ийм эслэгээ одоо нэг аль болох жоохон идэхийг ингээд зориод хичээгээрээ. Тэгээд цагаан сарын яг үеэр бид нар өглөө алуугаа уугаад, өглөө алкагрина уугаад яах нь ямар ч байсан нэг ногоо юм уучлаа, шүтлэг орчноо ингээд дэмжчих нь вэ штэ тий. Тэгээд айлд очиод хоол идэхдээ хэдүүлээ хоол идэх дараалал нь ийм байвал айгүй зүгээр гэж үзээд байгаа. Энэ дараалалаар хоол идэхээр нэг цусан дах сахарын тэнцвэрт эргээр нөлөөлдөг гэсэн ийм нэг юм ойлголт байгаа. Эхнээс нь ямар нэгэн байдлаар ногоо идэх. Ногоо маань өөрөө айгүй сайн ажиллагдана тий. Тэгээ эслэгийн агууламжтай учраас тэгээ тэрнээс гадна тэр ногоонд агуулгаддаг эслэг маань бидний нарийн гидсний хамаанд нэг юм маарал шиг юм бүрхүүлийг үүсгдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрний дараа хэдүүлээ одоо нөгөө газтай ундаач гэдэг юм уу одоо гурилаач юм уу будаач юм уу те цагаалга энтрээ ингээд идлээгээ тэгэхээр тэр их нөгөө нэг нүүрс усны сахар цус руу хитэх ингээд огцмоор орхоос ингээд зогсоодог гэдэг бас нэг юм ойлголт байгаамаа. За тэгээд бас нэг юм цуу ямар ч хамаагүй цууг нэг баг зэргээр те устай найруулад уухад цусан дах сахарын одоо тэнцвэрт аягүй сайн нөлөөлнө. Одоо сахарын өвчтөй хүмүүс бас эргээр нөлөөлнө гэдэг ийм ойлголт байгаа. Тэгэхээр хоол идэх дараа нь аль болох нэг юм байцааны салаад юм уу, хөрөн манжингийн салаад юм уу юм ногоотой салаадыг төрүүлж идээд тэгээд тэрний дараа аль болох уураг идээд за одоо гоё зүсэн мах уч үед юм уу, дуудсныхаа одоо махын илүү идээд тэгээд тэрний дараанаас нүүрс усныхаа одоо нөгөө энгийн нүүрс ус будаач гэдэг юм уу гурил мөрлөө идэх юм бол нөгөө сахар ундаага уух юм бол тэр одоо нөгөө нэг одоо тэнцвэрийн сөрөг үр дагаврын
бууруулж байгаа гэсэн ийм дарааллын ийм ойлголт байгаа. За тэгэхээр хоол боловсруулах хэрэгтэй та бүхэн ингээд дэмжиж тэтгэрээ гэж бас зөвлөмөр байна. Хэрэгтэй зүйл ярьж гин нөө, санаа оноо юу байна, асуух зүйл байна уу, асуугаарай. За хоёр дахьт нь бол би нөгөө хамгийн их нөгөө эрсдэлтэй жоохон хөгшчүүдээ яг одоо би жишээ нь ээжээгээ цагаан сарын ачаалттай үед сэтгэл санаа нь одоо догдсон тийм зөндөө олон хүн амьтантай уулзаж та уулзаагүй хүмүүстэй за тэгэл нөгөө хоолунд яаж юм нь болж байгаа болоо багч байгаа болоо гэд нөгөөдөл чинь сэтгэл санааны хувьд айгүй их хэлбэлзэлд орно. Тэгээ хөгшчүүд маань цагаан сарын дараа айгүй их юм эрүүл мэндийн эрсдэлд ордог юм байна гэдэг бас юм судалгаа байсан. Тэгэхээр би одоо жишээ нь өөрийнхөө ээжийг яаж дэмжих вэ гэхээр юун төрөнд за одоо гэрт нь алуу байх юм бол чадвал өглөө гоё алууг нь бас адилхан ингээ уулгаж болох нь штэ. Хамгийн түрүүнд би юугаар дэмжих вэ гэхээр энэ куркумнаар дэмжин. За куркум нь өөрөө энэ өвчлөл, өрөвсөл эдгээр маань өвчлүүд маань дандаа өрөвсөлтөөр суурилж байдаг. Тэгэхээр куркум нь болохоор өрөвслийг аяйгүй сайн бууруулж хэвийн хэмжээнд нь барина гэсэн үг. За дээрээс нь цусыг шингэлэн, илгийг тэтгэн. Энэ куркум нь өөрөө бүр маш юм гайхалтай, маш тийм одоо үр дүн сайтай ийм бүтээгдэхүүн байгаа. Хэрэглэжсэн хүмүүс нь бол аяйгүй сайн мэдж байгаа. Энэ бусад turmeric-аас юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ куркумин гэдэг яг трейдмарклагдсан. За тэгээд цуснд айгүй удаан идэвхтэй 10 хүртэлх цаг идэвхтэй бусад turmeric-тэй одоо харьцуулахад 46 дахин идэвхтэй үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Тэгэхээр цусыг шингэлээд, өрөвслийг бууруулад, тэгээ илгийг тэтгээд яах нь биеийн ерөнхий өрөвслийг ингээд тэнцвжүүлээд явах нь үе мөчн өвтгөн гайгуу буураад эхлэх нь тэгээд ингээд сайхан одоо цагаан сараа тий гоё даваад гарахт нь айгүй сайн дэмжлэгтэй байх болов гэд. Одоо би яг өөрийнхөө ээж дээр ингээд манай ээж үе мөчний өрөвсөлтэй хүлэн өвддөг. Өөрийнхөө ээж дээр айгүй сайн харсан учраас энийг бас айгүй зөвлөмөр байна. За digestive enzyme-ыг бүр заавал хүнд хоол болгоныхын дараа нэгийг идүүлээд юм аа оройд нэгийг заавал уулгаад явах юм бол яах нь ихэнх хөгшчүүд манаас цөсөө ахуулсан байдаг. Ходоод нь хөнгөрөө, өтгөн нь гадагшлаа. Иймэрхүү байдлаар энэ digestive enzyme энэ хоёрыг бүр ингээд заавал санал болгомоор байна. За гурав дахныг санал болгож болох юм нь ийм магн байж байгаа. Магн тэгээд нөгөө юунд бас айгу нөлөөлнө нөгөө зүрхэнд магн бас зүрх даралтанд айгу сайн нөлөөлнө сэтгэл санаагийн тогтвортой байхад нөлөөлнө. За энэ болохоор ингээд нунтаг магн байгаа хгүй би бараг хэрэглээд дууссан. Би сая энэ үнд бичлэгийн зориулаад нэг юм халтыг зүгээр ингээд усанд цайнд юунд ч найруулчих болно. Ингээд ямар ч амтгүй. Энэ одоо яах нь нөгөө даралтын тэнцвэртэй байлгахад сэтгэл санаа одоо нөгөө зүрхний үйл ажиллагаа булчин шүрмсийг ингээд тайвшруулад ингээд нөгөө хит ингээд зангирхаас бууруулад ядралтын бууруулад нойрын дэмжиж магн маань өөрөө бид нар ихвчлэн аяйгүй юм дутагдсан байдаг байхгүй. Тэгэхээр хөгшчүүдтэй бол цагаан сарын дор шидэглээ энэ куркумны нуулгаад өрөвслийн өвчлөлийн хэвийн бариад илгийн тэтээ цусгийн шингэлээд магнаараа зүрх судасны үйл ажиллагаа стресс сэтгэл санаа мэдрэлийн системийн дэмжиж за тэгээд digestive enzyme-аар ходоодных нь үйл ажиллагааг дэмжиж ходоодын хөнгөлөөд за тэгээд угаасаа нас ахих болсон тэр нөгөө хоол задлагдаг ферментийн нийлэгж их буурдаг байхгүй. Тэгэхээр хөгшчүүдийн маань хоол шингээл угаасаа муудчихдээ штэ. Тэгэхээр энийг digestive enzyme-ыг уулгаа явахад ингээд хөнгөлөх нэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар энэ гурвыг бол би бол ээжтэй өдөр болгон угаасаа одоо яг ээж маань бас нэг юм эмчилгээ хийлгэж байгааг юм ууж байгаа учраас витаминуудаа уухгүй байгаа. Тэгэхээр ер нь бол ээжтэй би эднийг угаасаа манай ээж бас төсөн ахуулсан учраас өдөр тутамдаа уулгаад байгаа. За гурав дахь төрөлд нь болохоор хамгийн их ачаалалтай ихэвчлэн одоо эмэгтэйчүүд ээжүүд бид нар байж байгаа тий. Одоо жишээ нь манай ихч ээж байгаа ээжтэй маань өдөр болгон яваал юмаа бэлдэж байгаа. За тэд нартаа яг юу энэ ачаалалтай цаг үеийг давж гараад нэг тийм ууртай байхгүй аль болох уурн бага энэ гоё цаг үе одоо хайртай хүмүүс байгаа ингээд те бүрэн дүүрэн тэмдэглээд гарах мэдээж энэ ачааллыг бол даваад гоё арай гоё энэ сэмбгэр даваад гарах ийм одоо арга нь
юу юм болоо гэж би бодож байгаа нь нэгдүгээр сая нөгөө яасан маг нь байж байгаа. Заавал энэ мундаг хэлбэрийн биш юм капсулын хэлбэр нь цитрат хэлбэрийн маг нь байгаа. Маг нь өөрөө яах вэ гэхээр ядралтыг бууруулна, сэтгэл санааг дэмжин, цаа хэлсэн шүү дээ, булчин шүрмсийн зангирлыг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн маг маань өөрөө бүх олон төрлийн биднэрт хэрэгтэй эрс, витаминыг агуулхаас гадна хамгийн түрүүнд айгүй их маг нь таахгүй. Маг нь өөрөө бидэнд айгүй их дутагдчихэдэг. Тэгэхээр яг нь ядралтыг бууруулна. Тэгэхээр ямар нэгэн магний суурьтай мультивитамин юм уу магныг заавал уугаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд мэдээж витамин D байж байгаа. Витамин D одоо энэ өвлийн цаг үед бид нар бүгдөөрөө хүүхэд өгччүүдгүй бүгдөөрөө витамин D ууж авах шаардлагатай. За Nutri-Gold-ийн энэ витамин D3, K2, A маань бол дутагдлыг маш сайн нөхдөг витамин D-гээр алдартай байгаа. За би ээжийнхаа витамин D-г тариулаад янз бүрээр уулгаад ерөөсөө их сайжруулж дээшлүүлж чадахгүй 3 жил явсан энэ витамин D-г өгөөд хэвийн хэмжээнд нь болгож чадсан энэ витамин D байж байгаа. Тэгээд яг нь эдрээгээ ерөөсөө өглөөнийхөө цайны дараа магна 2-ыг эсвэл витаминаас 2-ыг за витамин D-гээ бид нар одоо насанд хүрсэн бид нар өдрийн 4000-аар уухад бол бас болохоор байгаа. Дутагдaltaй байх юм бол ер нь бол сар гаруй өдрийн 10,000-аар уудаг байгаа шүү. Тэгэхээр өглөөнийхөө цайны дараа зүгээр усаар даруулаад эдрээгээ уучна. Энэ мундаг магныг бол өдрийнхөө турш ямар ч байдлаар ингээд нөгөө шингэнд ингээд зуураад үгүй ууч болохоор байгаа. За жирэмсний анхны саруудад ямар за би одоохон хариулъя за. За жирэмснийхт нь за гурав дахь нь болохоор ашваганда гэдэг. Энэ болохоор миний одоо хамгийн дуртай бүтээгдэхүүн байж байгаа. Энэ яадаг вэ гэхээр яг би нэг жирэмсэн үедээ жоохон толгоо өдөөд ер нь юм ядралт ихтэй сэтгэл санаа нэлээд тогтворгүй байх үед анх ууж байсан. Энэ маань өөрөө энэ ачаалалтай үед мэдрэлийн системийг айгүй гоё тэнцвэртэй тэтгээд тэнцвэржүүлээд бамбаа булчирхай бас айгүй сайн тэтгдэг. Тэгээд энэ өөрөө KSM 66 гэсэн хамгийн сайн шингэлттэй хэлбэрээрээ байдаг юм ашваганда байгаа. Тэгэхээр ашвагандаг уугаад ер нь нэг өдрийг ямар гоё юм сэргийг хөнгөн сэтгэл санаа юм тэнцвэртэй тогтвортой ийм өнгөрүүлж болох юм бэ гэдгийг та бүхэн маань энэ ачаалттай үедээ бас хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. За жирэмсэн эхчүүд бол мэдээж эхний 3 сарда бүр жирэмслэхээс өмнө фолийн хүчлийг хэрэглэх шаардлагатай тийм. Тэгэхээр фолийн хүчил маань өөрөө Nutri-Gold маань өөрөө яг нөгөө шинжлэх ухаанаар батлагдсан мэрэгжлийн хүмүүсийн хэрэглэдэг витаминууд учраас хамгийн сайн одоо шингэл цайтай идэвхтэй хэлбэрээр нь агуулж яадаг. Тэгэхээр фолийн хүчил маань өөрөө methylated folate буюу метилацид оролцсон ДНК-гийн төвшөнд танигддаг төвшний ийм фолийн хүчил байгаа. За тэрийг 3 сар хүртэл ерөнхийдөө хэрэглэнэ. За энэ чинь өргөжлүүлээ хэрэглээрэй гэвэл бас хэрэглэнэ. Жирэмслэхээс өмнө хэрэглээд явах нь маш чухал байгаа. За хоёрдугаар болохоор ерөөсөө жирэмсэн хөхүүл байхдаа мультивитаминыг өдөр тутамдаа хэрэглээ. За эхний нэг 10 хоног 4-өөр хэрэглээ. Тэрнээс хойш ер нь 2-оор хэрэглээл явчихна. Өглөөнийхөө цайныхаа дараа 2-ыг, өдрийн цайныхаа дараа 2-ыг уугаад 10 хоног жоох их тунгаар хэрэглээд ямар нэгэн танд байж болох эрс витаминынхаа дутагдлыг нөхөөд, ядралтаа нөхөөд айгүй гоё ингээд биеэ тэнцвэржүүлээд авах боломжтой. За тэрний дараанаас бол витамин D бол заавал хэрэглэнэ. Мультивитамин, витамин D-гээ жирэмсэн хөхүүл үедээ заавал хэрэглээд явах юм. 3 юм маань омега 3 ийм 3 юм байж байгаа. Витамин D бол шинжилгээ өгөөд дутагдaltaй байх юм бол 8-10 мянгаар хэрэглэнэ. Тэгээд омега 3-ыг бол өдрийн 1-ээс 2-оор хэрэглээ явна. За ургийн хөгжилд маш чухал. Одоо хүүхд чи одоо яг тархи нь хөгжиж байгаа шүү дээ. Тэр үед бол тархи маань өөрөө ерөөсөө л тосон бөмбөлөг шүү дээ. Тэгэхээр омега 3 бид нар гаднаасаа зайлшгүй авах шаардлагатай өрөвслийг бууруулна, тэнцвэртэй байлгана. За дааврын нийлэгжилттэй бид нар чи маш их дааврын үйлдэлээр явагдаж байгаа шүү. Тэгэхээр энэ дааврын тэнцвэртэй байдал, дааврын одоо бүтэц бүрэл түүнд энэ омега 3 маань өөрөө ордог. Ямар нэгэн биед харшил өрөвсөл байх юм бол хэвийн хэмжээнд омега 3 хангалттай хүний биед хангалттай байхад хэвийн хэмжээнд нь өрөвслийг барьдаг, харшлын зөөр шимшиндэг буурна, хүүхэд харшлах магадлал буурна тийм. Ер нь нэг юм ээлжиж ашигтай бактери хэрэгэлсэн ер нь бол нөгөө амьд бактерийн агуулмжтай хүнс хэрэгжилжсэн жирэмсэн үедээ хэрэгэлсэн ээжүүдийг хүүхдүүд нь харшлаа багтаа байх харшлах одоо юмнаас харшилдаг байх магадлал бага байна гэдэг бас судалгаа байсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хоёр бол бүр зайлшгүй өдөр тутамдаа энэ 3 бол мультивитамин, витамин D хөхүүл үедээ бас мартчихдээ шүү. Тэгээд айгүй их юм нөгөө шаардлага ихтэй учраас айгүй хурдан буурцдаг. Миний витамин D хүртэл буурцсан явж исэн.
Тэгэхээр витамин D-гээ бүр омега 3 өдөр тутамдаа заавал хэрэглэх нэ. За хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих одоо санал болох одоо хүүхдэрч байгаа олон хүмүүстэй уулзна одоо эрсдэл нэмэгдэнэ гэхээр витамин D бол амар чухал дархлаа систем витамин D-гийн дутагдaltaй байх юм бол бүрэн ажиллах боломжгүй гэж байгаа шүү дээ. Тэгээ энийг даанч манай хүүхдүүд уугаад дуусгачих энэ дан D3 маш жижигхэн капсултай хүүхдүүд зайлахад ямар ч асуудалгүй ийм амархан байдаг. За тэгээд энэ савлгаанууд нь бүгдөө байгаль уусах ийм biocompostable буюу байгаль задардаг ийм материалаар хийгддэг. За тэгээ ингээд онгойлгож болно гэд ингээд бичсэн байгаа. Тэгэхээр энийг бас онгойлгоод ч өгч болохоор. За тэгээд мэдээж ямар нэг төрлийн ашигтай бактери байвал зүгээр энийг бас манай хүүхдүүд хэрэглээд дуусчихаж. Энэ ашигтай бактери бол манай жижиг бол ингээд онгойлгоод усаар даруулаад байгаа айгуу дуртай. Энэ ээлжиж ашигтай бактери маань respiratory буюу одоо нөгөө амьслын замын халдвар өвчлөлт маш сайн эргээр нөлөөлсөн, дархлааг айгуу сайн одоо ханиадны үед айгуу сайн эргээр нөлөөлсөн гэдэг судалгаа, баталгаатай ийм ашигтай бактери байж байгаа. Тэгэхээр витамин D-гийн ашигтай бактери. За тэгээд витамин C бол айгуу чухал. За Nutrigold-ийн витамин C бол ингээд mixed ascorbate хэлбэрээр буюу ascorbate хэлбэрээр ascorbine хүчил хэлбэрээр биш хүчлийн бууруулсан ч гэсэндээ чанар үйлдэл айгүй сайтай ходоодонд эмзэгшүүлэхгүй ходоодыг гэмтээхгүй ийм витамин C байдаг. Тэгээ одоо нөгөө утааны үед одоо ингээд хүүтний юу ирчилж байгаа үед бидний бие организмд айгүй их юм нөгөө oxidative stress буюу одоо нөгөө юу гэдэг лээ чөлөөт радикалууд эсэлтэлтийн стресс бий болдог. Эсэлтэлтийн стресс их байхаараа хүний бие эсүүдийг ингээд нөгөө гэмтээж одоо яах нь одоо зэврүүлдэг гэсэн. Тэгэхээр антиоксидант буюу витамин C-гээ сайн хэрэглэснээрээ тэр эсийг одоо эсэлтэлтийн стрессээс ингээд хамгаалдаг гэсэн. Тэгэхээр одоо ийм учраас витамин C-г одоо тэ өдөр тутамдаа багаар гэхдээ аскорбины хүчил хэлбэрээр биш хүчил бууруулсан хэлбэрээр за тэгээд цитрусын төрлийн жимс, лимон, оранж, мандарин тэ юу гэдгийг витамин C, киви бас витамин C-гийн агуулмж айгүй ихтэй тэ. Тэгээ брокколи, олон төрлийн ногоо зэрэг маань бас Монголын мэдээж айнас, нэрс витамин C-гийн агуулмж маш өндөртэй тэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо мэдээж одоо нөгөө цагаан сарын энэ үед одоо хоол хүнс юм хумаа одоо цэгцэлж ингэж байхад айгүй хэцүү шттэ тэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээ энэ одоо эрсдлээсээ бас өөрсдийнхөө хамгаалаад цагаан сараа айгүй гоё юм үнэтэй даваарай сэтгэл дүүрэн ямар нэгэн завиургүй одоо цагаан сараар зөндөө одоо уулзаагүй янз бүрийн хүмүүстэй уулзна нэгэнтэйгээ янз бүрийн юм ярина зарим хүмүүс бас жоохон санаа сэтгэл нь зовж ээж магадгүй те тэгэхээр тэр бүхнийг одоо магныхаа дутагдлыг нөхөөд витамин D-гийн дутагдлыг нөхөөд сэтгэл санаагаа тогтвортой байлгаад дархлаагаа дэмжиж хоол боловсруулах хэрэгтэй ингээд дэмжиж тэтгээд өрөвслөө бууруулад явах юм санааг та бүхэндээ хүргье гэж атсан. Тэгээ асуулт байх юм бол бичээрэй. За тэгэхээр энэ хүрээд одоо дэндүү урт байлгаад байх уу? Асуулт байх юм бол бичээрэй. Би тэгээ дахиад лайв бичлэг хийгээд та бүхэндээ хүргье. За бүгдээрээ нь одоо амжилт хүсье. Цагаан сараа бэлтгэлээ хийхдээ бас өөрийнхөө бие организм сэтгэлээ битгий мартаарай гэж хэлмээр байна. За баярлалаа.